За үзэгчдээ бид бүхэн маань Sky Fitness-тэй хүрэлцэн ирсэн байна. За манай өнөөдрийн зочин бол жүжигчин Алтан Гэрэл харилцаж байна. За мөн одоо түүний багш олон улсын хэмжээний мастер. За дэлхийн одоо аваргын мөнгөн медальт Sky Fitness-ийн багш дасгал жуулагч Мөнх Эрдэнэ нар оролцож байна. За та хоёрт энэ амралтын өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. Нэвтрүүлгийнхаа зочин хамт өрн залсан Испани телевизийн танай хамт олонд их баярлалаа. Үзэгчдийнхаа ч гэсэн амралтын өдрийн мэндийг айлтгая. За шууд гоё амжилтаас эхлэе гэж бодож байна. Тэгээд дараа нь гоё ярилцъя гэдэг. Мэдээж та бодоод одоо улсын бодибилдингийн одоо улсын тэмцээнд сайхан ороод за бас одоо хүрэл медаль авсан одоо энэ сайхан түүхээсээ танаас мөн одоо та бас хэрхэн яаж бэлдсэн талаас яриагаа эхлүүлье гэж бодож байна. Энэ жил AFBB буюу олон улсын бодибилдингийн холбооны 80 жилийн ой тохиож байгаа. Энэ ойн хүрээнд энэ жил бол Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооноос улсын аврах шалгаруулах Мисс Мистер шалгаруулах 2026 тэмцээн бол зохиогдлоо. Энэ жилдээ зохион байгуулагдлаа сая 5 сарын 24-нд. Тэгээ энд бол би нэг 2 ангилд оролцсон. 58 их насны ам тусгай хэрэгцээ дэрэгдэн ангиллал хийж. Тэгээд тусгай хэрэгцээ дэрэгдэн ангиллаасаа хүрэл медаль, нөгөө ангиллаасаа тусгай байр 4-р хоёрын шагнал хүрсэн. Суур бол одоо бас байхгүй байсан. Анханаас нь та мэдээж яг анханасаа бол тэмцээнд орно гэдэг сонирхол бол түүнээс нөгөө одоо хөдөлгөөний засал нийтийн биеийн тамир гэдэг утгаараа бол бас чамгүй хугацаа өнгөрөөцсөн байсан шүү дээ. Тэгээд би хөдөлгөөний засраад 2025 оны улсын аваргын тэмцээнд нөгөө бэлдэх явцсан нөгөө өөрийнх нь зорилго нь бол одоо энэ өвчтөе одоо харавсан сахарын өвчтөе тэр олон хүмүүсүүдэд ингээд энэ бол миний үүрэг юм байна гэж өөрөө ярьж ирсэн. Одоо энэ үүргийг биелүүлэх хэрэгтэй байна. Энэ олон хүмүүсүүдэд энэ спортоор хичээлж яаж ирүүл болдог юм бэ? Яаж өвчнөөс ангижирч болдгийг энэ хүмүүсүүдэд төлөө үзүүлэх хэрэгтэй юм. Тэгээд ингээд ахыгаа тэмцээнд бэлдэж өгөөч гэж бодож байна. Тэгээд тэр хэлсэн дээ. Тэгээд явц бол гоё юмсан. Тийм түрүү жилийн улсын аваргаар бас орсон. За 25 бас орсон байх нь шүү дээ. 2 жил та чинь ер нь нийт дээр нь хэдий цаг хугацааг энэ фитнесээ яг энэ фитнест бол багш маань ирээл үндсэндээ 3 жил. Чамгүй бас хугацаа биш үү тийм. Анх мэдээж одоо эхлэхэд бас хэцүү л байсан мэл үү? Ерөөсөө миний үндсэн зорилго бол эрүүл болъё. Хуучин хэвэндээ оръё. Эрүүл болъё л гэдэг зорилготой фитнесийн алгыг татсан. Тэгээд одоо багштайгаа ч бас таарлаа. Тэгээд үндсэндээ бол одоо дасгал хөдөлгөөн өдөр болгон хийж эхэлсэн. Өдөр болгон яваад хахад дахиад бүр явмаар санагдал. Тэгээд тэгэнгүүт одоо эн чинь жиг зүг гэл нэг л зааланд байгаа улсууд юм чинь. Одоо тэмцээн гэл яригдаад тэгэхээр жигт ийсэл. Гэхдээ багш би оролдоо гэл. Тэгээд эн чинь одоогод бол явдал хөдөлгөөн ямар л вэ? Тэгээд таарууч байсан багш ч жоохон өөрөө ч гайхсан байх. Нөхөр одоо тэмцээнд юу яриад байноу гэсэн байртай байжсан. Тэгээд яах. Таны хувьд бол бас их нэлийн өөртөө бас их урам авсан байж тээ. Одоо яг тийм ээ. Ч одоо зааграгдчих ч одоо аюултай өвчин шүү дээ. Одоо л та энийг яриад сууж байгаа болохоос тийм ээ. Ер нь бол шууд л одоо бас нэлийн л одоо хэцүү байдаг. Анх ер нь бас ингэ дасгалжуулаад явъя гэж бодоход тухайн үед юу гэж бодож байв? Тухайн үед яг угаасаа нөгөө өөрийнх нь ярьж байгаа зорилго ингээ маш гоё байгаа шүү дээ. Олон хүн хэлсэн баг. За тэгээд мэдээж нөгөө биен дээрээ тулгуурлаад бэлдэх тест болж байгаа шүү дээ. Тухайн үед бол одоогийн их шиг биений хөдөлгөөн засал бас ийм байгаа юм л дээ. Ер нь бол нэлээд сааралтай, удаашралтай. Тэгээд мэдрэг чанар нь хүртэл маш баас. Одоо энэ гарандаа хүртэл өргөдөг гентил нь бүр амар жижигхэн гентил барьж бэлтгэлээд байсан шүү дээ. Одоо ер нь бол тэр мөрийг байхгүй болж тох ойлсон. Тэр гентил хэрэгжихгүй болсон. Халаалт малаалтч ширэг болсон. Тэгээд болсон байгаа нь шүү дээ. Тэр чинь нэг 100 грамм юм. За. Тэгээ 100 граммаас л эхэлж одоо энэ гарын чинь даацыг. Тэгээ одоо бол энэ гараар нэг 2.5 кг өргөд байгаа шүү. Тэр ч одоо маш тийм гарны атгах чадвар хүртэл тэр нэг 100 грамм гентилээ муух атгадаг гэсэн шүү дээ. Тэгээ одоо бол 2.5 кг-тэй гентил мөрчил зүг.
Одоо бол гэртээ бол таа ч юм бол сүнгнүүлэл гэр орноо зөвлөлээд божигнуулж гинөө. Гоо одоо тэгэл Хөөч зүгэл. багшаалаад байгаа намаа. Ой зөөлөө яв бити зааланд хурд итрүүлээд. За. Нэг дээр ээлжтэй. Таны зорилго үнэхээр бас гоё шүү дээ тий. Мэдээж олонний танил үнэ тань. За тэгээд соёлоор бол ийм хангалттай Монголд одоо нөлөөлсөн хүн байгаа. Нөгөө талаар одоо энэ өөрийнхөө одоо бас хичээл зүтгэл энэ одоо эрүүл мэндийн талаас зүйлнэ гэдэг бол маш гоё зорилго ба шүү дээ. Одоо та хоёрыг одоо харж байгаа юм бол яг нэгэн зорилгод л хүч үтсэн, амжилт гаргасан л одоо хоёр гэж бас магтмаар байна. Гэртээ бас өвчнөдөө дүү тулаад те бас бууж өгөх тал руугаа хандсан бас нэлийн бас олон хүмүүс байгаа болоо гэж бодож байна. Шууд одоо миний ойлголт бол сагархээс илүү бараг харуулт бас нэлээ байдаг болоо гэж бодож. Ер нь ямар тийм хөдөлгөөн саад учруулдаг тэр өвчнөд фитнес зөгтөх юм болоо. Энэ хөдөлгөөнөөр ер нь идэхгүй өвчин гэж бас байдаг юм шиг. Нуруу би одоо ингээд нурууны өвчтэй, нурууны асуудалтай амар олон хүнтэй таарж байгаа шүү дээ. Зааланд ер нь нуруу ингэж ийм асуудалтай ингээд өчнө олон хүмүүс таарч. Тэгээ тэр хүмүүсүүд чинь эхэндээ бол угаасаа нөгөө өвчний зөөвөр байгаа. Дараа нь өвчний зөөврөөс хамаараад бие нөгөө нэг хөдлөх одоо нөгөө үндсэн юу алдсан гэж байгаа шүү дээ. Мэдрэмжээ ч гэсэн алдсан гэж байгаа шүү дээ. Тэгэл ер нь бол за ингээл 2-3 сар хичээгээл ирэхэд хүний нөгөө хөдөлгөөн өөрөө засраад нөгөө одоо хөдөлгөөн бол өөрөө одоо бид нар чинь тамирчны үед бол нөгөө за бүхчүүдээс ч их барилдахаас өмнө үе халаагаад хийж байгаа шүү дээ. Тэгэхээр ч тэр үе өөрөө халдна гэдэг чинь үеийн шингээ ялгарч байгаа. Үеийн шингээ ялгарна гэдэг чинь өвчин амдах процесс явагдаж байгаа юм байна. Тэгээд үргэлжлүүлээд бэлтгэлээ сайн хийгээд яваад ахаар тэр мэдрэмжээс улам салсаар гэж байгаа. Тэгээд энэ өвдөлтгөр болтгол юм байна л гэж би боддог шүү дээ. Олон тийм хүмүүс байна. Одоо 22-3 настай залуу бас өсвөлээ. 14 настай хүүгээс өсвөлээ. Одоо жишээлбэл сая манай 26 оны сая улсын явах 45 нас нэмэх фит модель ингээл авраг болсон манай ихч байна. Одоо жишээ бэлгэр байж байна. Одоо энэ бэлтгэл хийж байгаа. Энэ ихч маань өөрөө яг нурууны асуудалтай. Яг нурууны бүслэгнээс доошоо нөгөө захиал судасны харалттай юм шүү дээ. За тэгэхээр чи бас одоо бас яг нөгөө алхалт шиг л хүртэл алхаж чаддгүй байсан юм баггүй юу? 20 см хол 2 өлөө тавьчихаар ардаа өлцсөн өлөө зөөж чаддгүй байсан юм баггүй юу? Одоо тэгэхэд өнөөдөр яг тийч юу хийж байгааг нь харж байна. Тийм биш үү? Одоо чөлөөтэй зүгээр суулгах гэж шүү дээ. Сая улсын аваргаар алтан медаль цом авч байгаа тийм. За. Тэр үнэхээр л яг нэмэх насны хүн анх фитнест 250 таягтай орж ирж исэн хүн. Тэгэхэд одоо харахгүй алтан медаль цом авчаад дахиад дасгалаа хийсэн. Өгөх гээд байгаа санаа нь бол одоо нийт тимбийн тамирна. Мэдээж хүн болгонд хүнд байгаа. За одоо харавсан байдаг ч юм уу, нуруу нугасны гэмтэлтэй ч юм уу ингээд хүн болгонд хүнд байгаа шүү дээ. Тэр өвдөлт чинь ч гэсэн хүнд байгаа. Тэгэхээр өдөр болгон тэр өвдөлтөө харж хүлээж хэвдэх юм уу? Өдөр болгон өөрийгөө тэр өвдөлтөөс салах гэж оролдох юм уу те? Тэр оролдох нь маш чухал байхгүй. Тэгэхээр тэгээд өдөр болгон хичээчих нэг л өдөр манай энэ хоёр ах ихч хоёр шиг маань ингээд сууж ирэх боломж байгаа байхгүй. Мэдээж өвчтөе зовлонтой байгаа хүмүүсд бол хол явж өөртөө цаг зарцуулна хийсээ илүү хамгийн ойрхон байж байгаа зааланд ороод яг нийт юм тамир гэдэг зорилгоор эхлээд хичээлээд үз. Дараа нь одоо манай алтан гэрлэх шиг нэг тэмцээнд ороод үзчих хүмүүст нөлөөлж гэдэг мэдрэмж орж болно те. Тэр үеэ хүртэл өөрөө хичээх хэрэгтэй шүү дээ те. Тийм байна те нэрэ. Тэр ч одоо манайхан чинь фитнест явна гэл одоо за ханигуудад байна гэл. За би завгүй гэл ярьдаг. Эсвэл одоо бас их цамаан штэ фитнесээ голно, багшаа голно. Ерөөсө хамгийн ойрхон байгаа заа. Тэр нь хамгийн зөв. Хамгийн зөв. Би бас нэр асууж ирсэн. Та яг нэг л юм байр суурьтай байдаг юм байна. Ер нь хамгийн сайн фитнес юу вэ гэсэн хамгийн ойр фитнес гэж ярьсан. Бүх багш нар мундаг. Бүх багш нар дотор нэг юм байгаа шүү дээ. Тэгээд тэр багш нарт өөрсдөд нь тэр багшигээд сууж байгаа, багшлаад сууж байгаа хүн болгонд нэг юм чанар байгаа шүү дээ. Тэр чанарыг л орж одоо тэр шав бэлэн болсон цэг нөгөө багш гарч ирнэ гэдэг. Тийм шүү дээ. Тийм. Тэр багшд л өөрийгөө нотлох хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Нэр яг үнэ шүү дээ. Гавья тамирчдыг бол шавнарл бүтээж шүү дээ. Нэрэ ч бас тийм байна. За тэмцээнд ороход та хэр эрчимтэй бэлтгэл хийв? Ер нь хэдэн сарыг зарцуулав? Нэг эрчимтэй гэж байгаа бах тий. Мэдээж.
бэлтгэл байлгүй яг сүүлийн жин хасуу нэм үү сүүлийн 3 сар л яг хамаг юм нэхтарж байгаа. Тэр хүртэл одоо 365 хоногийн бэлтгэл чинь одоо тэр хүний нөгөө объем авах хэлбэр авах ч гэдэг юм уу тайзан дээр эндэж болчих үзүүлэгч байгаа учраас хамаг өөрийнхөө дутагдлаа алдаага засаад явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд яг тэмцээнлүү чиглэж байгаа одоо яг зөвхөн өөхийг хасч яг булчин арьс тэр зүйлийг үлдээж тайзан дээр гарах юм бол яг 90 хоног. Хоол хүртэл яг нэхтрал. Сайн чинь 24 тэмцээн болсон, тэмцээнд орсон. Өнөөдөр чи 26. Орж ирэл багшаа би нэг юм анзаарлаа. Надад ийм дутуу байна гэнэ. Окей, та анзаарсан байна. Тэгээд өнөөдөр чи одоо тэрнийхээ бэлтгэлийг хийж явах жишээ нэ. Тэгэл багш та зөв анзаарсан байна. Тэгвэл тэрэн дээр чи явъя. дутагдлаа засгаад. Дараа жилийн тэмцээний бэлтгэлд одоо жишээ нь өнөөдрөөс орж ийнэ л гэж байна. Одоо таны тухайн үед өвчтэй байсан үе за бие хувилж хэлэх юм бол нэг тэдэн үеийн одоо тийм ээ хөдөлмөрийн чадамжтай гэж хэлэх юм бол одоо тэдэн үеийн хөдөлмөрийн чадамжтай гэж хэлвэл ялгаа нь хэрэг. Аль бие ёсоор бол групп тогтоолгож байгаа шүү дээ. Тэр бол 60% хөдөлгөөний алдагдaltaй гэж гарч байгаа. За. Тэр одоо дөрвөн байдаг бол ингээд 50% минийх бол зүүн гар хөл бол ажил болчихж байгаа шүү. Тэгэхээр одоо нөгөө зүүн гар хөлийн ажилд оруулаад эрүүл болъё л гэж орж ирж байгаа. Тэгээ одоо бол яг аль хөл гарын хөдөлгөөнд нь хэдэн хувьтай их зорсныг бол мэдээж багш хэлэх байх. Над бол энд яваад ингээд тэмцээний бэлтгэл гээд явах нь нэг сумаар хоёр туулаа өгöd байгаа. Тийм бай. Нэг бол нэг талаасаа ингээд хөдөлгөөний хөл гарын хөдөлгөөний сайжруулаад байгаа юм шиг мөртлөө нөгөө талаасаа өнөө сахарыг хэвийн хэмжээнд барих. Нэг эрүүл мэнд талаасаа. Гуравдугаарт одоо тэмцээний одоо өөр дээрээ гарах өөрчлөлт шинжилт хувьсэл өөрчлөлтийг илүү идэвхтэй болгож байгаа. Ийм л давхар ашигтай болчиход байгаа. За тэгвэл багш хэлвэл Хөдөлгөөнд туслана. Одоо нөгөө тоглоом хийгээл нүүдэрээс гүгээд идэх. Манай арч эхлээд бол одоо энэ зам дээр бол карт хийгдэнтэй. Зам дээр бол гараад алхаж чаддаг байсан. За. Одоо жишээлбэл энэ зам дээр бол нэг харж байгаа 3 милийн хүртэлтэй юм шиг асуудал байгаа ганцаар алхаж идэг. Тэгэхээр ерөнхийдөө зам дээр алхаж байгаа хурд нь 3 км цагийн хурдтай явж чаддаг болсон байна шүү дээ. За тэгээд дээрэс нь түрүү ярьсан шүү дээ нөгөө 0.1 грамтай гентилийг татгас дийлдэг байсан гар өнөөдөр 2.5 кг-тай гентил атгаад бүх дасгалаа хийж чаддаг болсон байна. Тэгээд одоо бол таягийг ордох сайцсан шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын хооронд ч юм уу ингээ гараад явахаараа ямар ч таяггүй дандаа яваад. Таяггүй. Урд нь бол бас тусламжтай байнгын таягтай байж шүү дээ тий. Байнгын таягтай. Тэгэл гараад явахдаа бол таягтай явдаг байсан шүү дээ. Таны одоо гэр хүртлээ бол таяггүй. Одоо гэр бүлийнх нь ер нь хэр дэмжиж байна? Дэмжихөр байна. Хоол монд гэдэг. Одоо гэр бүл тэр ханы дэмжлэгээр л одоо ийм дайны явж шүү. Хань багш хоёр тэгээд нэг сэтгэлээ дигээ бас байна тий. Хоёр талаас дэмжихээ ламбард хаамбардал тэгэл. Тэгэл идэнэ явж байна да. Хоолны дэглэм барихаар хэр чанга байна. Яаж? Чанга. Тэгнэ тэр. Хоолны дэглэм тэр л гэж. Үлсөө нэг тэгэд уцаа ухаа сууж хаад нэг тэгэхэд хоолны зураг гараад ирчихсэн. Санаа алдаал яа. Зүйл тэмцээнд ороход нь одоо ямар дэглэм барив? Нөгөө ер нь бол мах будаагаар явж байгаа. За. Ер нь бол будаагаа болохоор бас их зөв сонгож хэрэглэхгүй болохоор сахар их өндөрсөн. За. Будаагаа яг зөв сонгож хэрэглээд сахарын хэмжээг хянаад яваад байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ мах будаа одоо нөгөө тгийж идэж явж байгаа. Яг сүүлийн нэг сар төмс ицээ. Төмс мах идэл. Яг бас л адилхан яг тэн дээрээ сахараа хэмжиж байгаа. Тэгээ тэр нь дахианы мах дандаа дахианы цээж мах. Хамгийн тосгүй хуурай мах гэж хэлсэн шүү дээ. Одоо бол тэгэл эрүүл бол дуртай хоолоо нэг идэг. Одоо нэг тэмцээн дууссан. Одоо бол хамаахгүй. Бас хамаагүй дураараа идэж болох. Нэг сахар чинь сахар тийм шүү дээ тий. Их дэглэм барьдаг бас хэцүү. Одоо тэгээд өөрөө гүйж явж байгаа ийм өвчг өөртөө надулсан юм ч одоо тэгээд босоохон нийсэл дахиад эрүүл болъё гэл өнөө зорилгоч алдагдахгүй л яваад байгаа юм тий. Одоо таныг дөрөөгч ер нь манай энэ урлагийн жүжигчид бас их Бөтөлдөнгийн сайхан тайзан дээр үзээд байгаа. Энд ч тэгээд яг заавал залуу нас гэхгүй. Булчин ч өөрөө нас олдгүй байна. Ингээд хөдлөөл ивэл булчин ч өөрөө баярлал ургаал жишээ нь ургаал ч юм ажилд ороод ивэл энерги ингээл аваад нөхөөл идэв байна. Тэгэхээр залуучууд бол
Яг мотивац аваад жишээ нь ингээд фитнес яваад биеэ эрүүл сайхан болгоод байна гэдэг бол энэ бол сайн хэрэг. Өөрсдөд нь сайн, нийгэмд ч гэсэн бас их сайхан зөв гэрэл болж байгаа. Тийм байна тий. Тэгээ ганцхан өөрөөр биш нөгөө тухайн гэр бүлд амьдарч байгаа нөгөө үр хүүхдүүд нь бас их тийм зөв нөлөө болж байгаа шүү дээ. Би бол тэмцлээд одоо жишээ намайг ингээ явснаас хойш манай би чи 3 хүүхд гурлаар фитнес юм уу спиннд явж байна. За. Одоо нөгөө бүр баг ачцэн нар ч одоо спин тэмэр ярьдаг болж байна. За. Тийм чинь нэг хүн нөгөө ганц хүн айл болдгүй юм байл. Тэгээ айл болсон ч гэл нөгөө үр нөлөө нь бол тэгж гардаг юм. Би бас баярлалах. Тийм байна тий. Яста нэрээ гоё байх нь шүү дээ. Тэгээ хоолны дэглэм мэглэмшин танахны оройн зоог муу бол арай өөр болж байгаа үз. Оо намайг дагаад ч одоо гэр чин талх авахаа байсан байна. Боорцог авахаа байсан байна. Чихэрлэг ундаа хэрэглэхээ байсан байна. Өвөө муухай арах учраас одоо гэрт нүдэн дээр тийм хэрэглэхгүй байна. Тэгэл болж штеп чинь. Багасаа ингээд эрүүл хооллолтын хэм ихтэй болчихвол өөрсдөд нь сайн юм да. Одоо нөгөө ганц хайж байгаа юм энэ хүүхдийн баяр яана. Дэлгүүрүүд чинь баярын бэлэг боож ийн гээд хамгийн сахараа аваач оолж хаяад хүүхдийн бэлэг гээд ингээд байгаа. Тийм шүү дээ. Тэгэл болчихмаар хүүхэдээ яасаа хайргүй дэлгүүрийнх юм бэ л гэж хэлмээр байгаа. Нэрээ бас энд одоо чинь яг хүүхдийн баяр болж байгаа үе хэр чинь нэрээ бас их үнэтэй зөвлөгөө шүү тий. Манайхан эцэгчүүд өөрсдөө сонголттой зөв юм яар байна. Хүүхдийг тэгж эрхлүүлмээр байгаа. Тийм тий. Сонголтоо ч гэсэн зөв юм. Одоо манайхан чи тэр зааж ихэр шоколадчуд юм уу ундаа юм хүнс авахта тэр найрлага гэдэг юм ер нь хардггүй хүмүүс байгаа гэх шиг байна тий. Энэ хэдэн үеийнх нь орцсон тослог уураг гэдгээс ахуулаа тий. Одоо тэр сахарын агуулмж нь хэрий ингээд ер нь хэцүү шүү дээ тий. Тэрийг бол сайн судлаад нэг хоол зүйчийн дайны тийм мэдлэг боловсралтай баймаар байгаа байхгүй тодорхой хэмжээнд өөрсдийнхөө хувьд. За уураг нь хэр юм бэ? За сахарын агуулмж нь хэд юм бэ? Одоо сахаргүй колоч гэж юу гэдэг юм. Тэгээ сахаргүй юм уу? Сахартай юм уу? Сахаргүй байхаар нөгөө чихэр орлогчтой юм уу? Энэ минь юм аа. Сайн судалж хүүхдүүдэд авч өгмөр л байгаа юм шиг. Бүр хогтой бас сахар хэрэглэхгүй байгаад ч болдгоо. Болд юм хөглөө. Яаж вэ? Сахар одоо энэ идж байгаа хүнсээс сахар авчиж байгаа. Хүнсээс одоо чихэр жимс байж болох. Одоо жимсээс бол сахар авч байгаа шүү дээ. Жимсээс сахар авч байгаа. Жишээлбэл одоо будаа идэх сахар өсөд байгаа шүү дээ. За. Чин будаа өөрөө хотод нь ороод задрал нь өөрөө сахар авахгүй. Эцэг нь өөрөө дахиад ямар сони юм те? Зөв. Тэгээ төмс чинь ч гэсэн задрал нь сахар авахгүй. Тэгээ их багын хэмжээтэй байгаа учраас одоо би амар орж байгаа юм а чихэр идэхгүй байгаагаа би сахар идэхгүй юм гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Бас энийг бас ойлгох хэрэгтэй юм биш үү те? Нэр их сони юм биш үү? Тэгэхээр чин бол одоо нөгөө эрүүл органик хүнсээсээ сахар авал авчдаг. За гурилчин бол одоо цуснд ороод яг эцсийн дэлгэцлээс яг сахар авал. Тэр чин бид нар чихэр идээгүй юм чин би сахар хэрэглээгүй гэсэн ойлголт байхгүй байхгүй. За танаа Sky Fitness-д ер нь тамирчнаар дараачийн сунгаанд бэлдэж байгаа ер нь хэдэн манайх амар олон тамирчтай. Манайх ер нь одоо хойд улс ингээл цом гэл бүх тэмцээнүүдээс ер нь дандаа дээгүүр байранд. Дээгүүр байранд энэ сайн үздэг. Тэгэл ер нь ихний багийн дүнээр бол ихний 5 дотор. За таны хувьд ер нь фитнесийн энэ нийтийн биеийн тамир гэдэг ер нь хэдэн жил хичээлж байна? Анх эдээс ер нь хэдэн настайгаас эхлэв? За би анх 2011 онд их сургуульд байхдаа оюутан байхдаа одоо энэ ихтлгүүр дотор инфой гэдэг фитнес. Ихтлгүүрийн 5 дахь. Цогцойхон гэдэг манай ах энэ жил сая явсан байгаа. 4 алтан медаль авч. Ахихаа шат болоод анхаарч. Тэгэл тэр цагаас хойш өөрөө тэгэл энэ залтаа нацалтаа багшлаа. 15 жил гэж байна шүү дээ. Донд нь 3 жил гадагш яг. Зөв байж байгаа. 3 жил спортоос нэг хөнгөрсөн. Манайхан ч одоо ингэж ярьдаг. Фитнесээр өвчлөн гэж ярьдаг юм шүү дээ. Одоо тэр нь одоо бас их нөгөө дадал зуршлыг ярьж байгаа юм. Дадал зуршил. За би эхний нэг за 11-ээс нэг 14 он хүртэл яг хөтэ нэг хүмүүс нэг жилд нэг ёс олгоод нэг заал нэг 3 сар явдаг. Тэр бид нэг юм дадал суугаас өмнөх үе юм шиг. Гэхдээ ойлголт сайн аваагүй ч байсан үе гэж магадгүй. Тэгэл нэг 2-3 сар жим заавал явдаг нэг жил. Зөв. Тэгэл яг 14 оны хавраас яг за ер нь л нэг л их стай байна гэж бодлоо. Тэгэл тэр цаг мөчөөс шиг ерөөхдөө яг дунд нь 3 жил яг завсарласан.
Бодибилдингийн спорт ер нь хоорондоо өрсөлдөхтэй ч гэсэн хамгийн соёлтой спорт гэж ярьдаг юм билээ шүү дээ. Тэг хүндэл нэг их гоё хүндэлдэг тий. Уул нь бол тэнд чи одоо нэг айхтар болчин шүрмэстэй. Эвгүй нөхцөл гараад ирж байгаа шүү дээ. Тэгсэн юм их юм гоё ийдэг тий. Нэг юм зөрж байгаа онч тэр ингээ хоорондоо байж байгаа. Танд тэр нь хэрэг мэддэг. Ер нь их гоё. Тэр чинь нөгөө зааланд байхаас мэдэгдэн тэгээд. Тийм баг тий. Тэгэл нөгөө зааланд орж ирэхээс ахуулаад зааланд аяслал. Энд чинь нөгөө харцангуй тулааны урлаг юм уу те жудо каратегийн шиг биш байлаа гэхчлээ. Өнөө заалаас энэ эерэг энерги авч байгаа зааландаа бас хүндэтгэл үзүүлэл орж ирэл. Тэгэл би энийг за сайн байна уу та өглөөний за дасгал юу гэж чинь яах чинь гэж чинь аль төхөөрөмжн дээр хиймээр байна. Төхөөрөмж би энэ төхөөрөмжийг бэлдэж өгөх жишээний. Би чинь бол жишээ нөгөө залуу хүмүүстэй адилхан хурд гүйцэхгүй шүү дээ. Өнөө төхөөрөмжөө хурдхан шиг болчихгоо хөргөөс юм байхгүй. Нөгөө залуучууд ойлгочвол энэ дотоод уур амьсгал их гоётой. Тэр чинь нөгөө нэг сая улсын аврагд очихчил за танд баяр хүргэе та энэ жил дахиад орох гэж байгаа юм байна гэл би нэг хүндэлсэн барьсан энэ их тийм хүмүүсийн харилцаач ерөөсөө хүндэл юм байна л. Та яста мундаг байгаа шүү чинь ганц өгүүлбэрэл хүнийг сэхэгээл нэг өөдрөг гоё цээж цэх байх. Тэгээ би нэг өөрөө нэг айтайхан алхах энэ тэр урам өгчөж байгаа шүү дээ. Энэ бодигийн ер нь сайхан залуучууд үү. Яг тэгж нэр ажиглагддаг шүү. Ер нь ингээл тэмцээний явцыг ингээл хараад яаж хатдаг сайхан тийм яг харагддаг. Та одоо мэдээж нөгөө мотивац үгийгээд орж ирсэн гэж байна шүү дээ тий. Та тэр нэг сэтэл нэг төрсөн байж таараа та. Одоо тэр яаж төрөв та энэ тийм өөрөө ингээд яваад нэг ганц 2 сарын өмнө ингээд өдөр болгоо яваад эхлэхээр өөрчлөлт ороод байгаа мэдэгдэхгүй. За. Тэгээд нэгд тэр хоёрд нөгөө өөрөө өвдөд энэ их жоохон хэцүү юм байна гэдгийг мэдчихв. Өөр бусад хүмүүс бити юм хэцүү байдалд ороосоо гэж. Одоо за энэ нэг фитнес гэж юмд явах хэрэгтэй юм байна. Яваад өөрчлөлт орд юм байна гэдгийг үзүүлэх хэрэгтэй юм байна. Энийгээ бол за ямар ч байсан зөв зам нь бол фитнес бол гарцаа авахгүй үний юм байна. Зөв юм байна. Тэгээд улсын аваргын тайз гэдэг тэр том тайзан дээр гараад үзье. Тэгэхээр за яах вэ гэдэг имлэг сонгоод энэ таринд мөнгө өрөх үү тийм ээ өөрийнхөө зав цаг хугацаагаа энд өнгөрөөх үү гэдэг сонголтыг одоо жишээ нь багштайгаа нийлж санал болгож байгаа гэсэн үг байхгүй. Тийм байна тийм. Зөв сонголт нь энд юм биш үү гэдэг. Хэрвээ сая фитнест яваагүй 3 жил энэ хугацаанд би энэ таринд мөнгө өрсөн бол имлэгт мөнгө өрсөн бол хичнээн сая төгрөг өрсөн бол мэдэхгүй байна. Авгаа үтер эхнэр үтер сайхан тооцоо хийж үзсэн. Замбрааг юм гарахаар. Тэгэл эн чинь нөгөө өвдсөн чинь бушуухан ирүүл болохгүй аль сайн гэсэн л үл явдаг байхгүй. Тэгэх бах та. Тэгэл уцаа ухаар л энэ сайн шүү гэж нэг юм реклам гараад ирнэ. Нэрийч тийм болов юм гэж мэдээ аваад хэргэлчий гэж юу эдэн дөргөө үрэл амн байрна. Тэгээд замбрааг. Чи одоо бас телевиз үзэж байгаа одоо таны тэр үеийн дээр явж байгаа хүмүүс байгаа шүү дээ одоо. Байгаа шүү дээ тий. Нөгөө тархины яг л одоо нэг ийм бүтээгдэхүүн энүүгээр л босох юм байна гэл. Энэ гайхамшиг юм байна гэл. Тийм гайхамшиг гэл. Тэгээ өнөөх нь ууж идэл нөгөө бусад эрхтэндээ яаж нөлөөлөх баталгаа байх. Тийм шүү дээ нөгөө илэг гэл одоо бас та бол бүр сайн бидэндээ одоо тий. Бас нэр тэгж бодохоор энэ хөдөлгөөн гэдэг бол сая бас багш хэлж байгаа юм бүх өвчний ер нь эдгэх ангаах одоо ганц зүйл нь бол хөдөлгөөн л болж тарж штэ тий. Тэгэхээр үзэгч тав хүн маань бол бас яг энэ ярилцлаганаас бол нэлийн бас зүйлийг бас авж байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр сая бол ингээ ярьлаа штэ хөдөлгөөний 60% гэдэг чинь бол штэ нэрээ өмнөхөр хэвсэгцүү тий. Бууж өгвөл бууж өгчхөөр өөрөө үгүй чараагаар дэвчиж өсөл чараажсэн хүн чинь тэр нь байхгүй болчихоор хэр уур уцаартай болов та амар бухимддаг. Тийм шүү дээ одоо тэр чинь. Тэгэл хамгийн ойрын нөгөө ханы жил рүүгээ ч юм уу өсөлж бухимдаад тэгэл сүлд нь өөрлөгөө яаж байгаа. Чи ингэж явах ямар хэрэгтэй. Яагаад чи ингэж байгаа. Чи энэ хүнээс бол энэ хүн чамайг түлхээд унгаагаад ингээггүй шүү дээ. Чиний өөрөө сонголт шүү дээ. Амьдралын буруу хэм маяг байсан уу байсан. Тэгээ одоо уудид хамруугаа орж исэн тэр нүүрс ус мус илдүү юм хянаа чадаагүй шүү дээ. Чи хөдөлгөөнгүй байсан уу байсан шүү дээ. Тэгэл заавал дотныхоо дуурлах ямар хэрэг байх. Тэгээ энэ бухимдлаа эн чинь гаргах газар юм уу? Өөрийгөө энэ нэг талаараа би бас би тэгж бодсон шүү дээ. Энэ бодибилдинг бол бас их бяцлаглалын шинжтэй юм байна. Нэрэд юм баг шүү. Өөрийгөө ингээд толинд хараад за энэ бол чи ингэж шүү тэгж шүү. Сарын өмнө чи ийм байсан уу байгаагүй юу гэл ингээд
өөртөө ажиллаад ингээл тэгэл нөгөө нэг юм болгонд гадны өөрөөсөө шалтгааллахгүй бухимдадсан бухимдал чинь нөгөө булчин ядрах юм ажиллахын хэрээр тайвшрал өгвөл тэгээд тэг шаардлагагүй юм байна штэ гэдгийг одоо чинь анализ хийгээл илүү их бясалгал шинжтэй спорт юм байна да гэж. Тэгээ өөр дээрээ нэг сайхан гоо сайхныг урлаад байгаа хүн чинь. За миний булчин чинь гардаггүй байлуу салаалдаг үгүй хэр судс маань хэр ингээ гараад ирж ингэрч гэл ингээл өөрийгөө хараад бас нэг урам аваад өөрөөсөө урам аваалч гэдэг юм уу те. Тэгээ нэг тухайн үед нь зураг авчихна л да тэгээ. За сарын өмнөх зураг ямар байна, сарын дараахтайгаа харьцуулахад ямар байна гэл. Тэгээ тэрнээсээ илүү их урам аваад болж шүү дээ болд юм байна шүү дээ. Чи ингэж ивэл болох юм байна шүү дээ алтан гэрэл ваа тэргээ өөртөө сайхан яриа л. Тэгээ илүү их бясалгалч спорт юм уу даа л гэж би бодсон. Өөртөө их төвлөрдөг тий. Илүү их дотгошоо өөртөө ажилдаг. Одоо эргэн тойрон баахан тойл байна нөгөө шагдраа гэдэг шиг одоо тий. Тий ер нь бол юу хийж юм чи. Юу хийж вэ? Одоо урлагийнхнаас ер нь танд яаж байна? Бас санал ирж байна уу? Киноны сургамжийн санал одоо ер нь жигжүг гэдэг нь яаж байна? Гэхдээ би чи сая нөгөө таягтай харамснаас хойш 4 жилд бол 4 кино тоглосон байх шүү. Өнөө тэгээд тулаал яваад очсон. Ах нь одоо би ийм штэ болох юм уу? Ахаа. Хамаагүй штэ. Тэний одоо нүд шүд одоо энд харьцаал хэрэгтэй болох шиг. Тэгээ бас баярлалаа. Бас нэг ямар хуу байдалтай байгааг мэдж байгаа мэдэхгүй ш. Тэгээ уран бүтээлийн бас нэг юу өгөөд, урам өгөөд та уран бүтээлдээ ороо гэд нэгэндээ ингээ урам хайрлаж байна гэдэг чинь урлагийнхан бас их хүнлэг байна. Гоё байгаа. Чинь өшөө илүү нэг амьдрах урам хайрлаад байна гэдэг чинь илүү хүнлэг байгаа юм чинь баярлалтай шүү дээ залуучууд бас. Одоо нийтлэг нь манай залуучууд жин хаяа гэсэн л одоо бодолтой фитнесийн хаалга татж байна уу? Би миний зүгээс зөвлөмж болохоор за жин хаяа гэдэг нь бол яг нэг тулгамдсан байгаа асуудал бол биш. За. Тэрний өмнө одоо нөгөө эрүүл хооллолт, эрүүл хөдөлгөөн хоёроо амьдралдаа хөвшмөл болгочих юм бол тэр жин гэдэг зүйл чинь өөрөө хаяан байх болчих байхгүй. Тэгэхээр нөгөө жин хаяа гэдэг дээр төвлөрөхөөрөө яг нөгөө стресс нэмэгдэндээ хоолноос нь яг ингэ дэглэмтэй болж ийн гэдэг ойлголт авна. Тэгээ тэрэндээ өөрөө ингээд нервтмээр нь тэгээ хүмүүсүүд чинь нэг их хугацаагаа нэг сар марч юм уу яваал 14-5 хоног яваал ерөнхийдөө яг тэр жин хаяа гэдэг их бодсон бодол тэр хоолны дэглэм өөрчлөгдөж байгаа хоёроос стресстэй ерөнхийдөө бол болчиход байгаа шүү дээ ихэнх хүмүүс. Тэрний оронд өөртөө надад нийт юм нэмэр хэрэгтэй, надад хөдөлгөөн хэрэгтэй, надад эрүүл хоол хэрэгтэй. Тэгж үзүүл. Тэгээд урт хугацаанд харах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Би өнөөдөр нэг сарын дотор 5 кг хаснаа гэсэн үг биш. Идж байгаа амруу орж байгаа зүйлээ эрүүл болгоод 5 сарыг зарцуулаад үзэхээр тэр 5 кг чи юу ч биш даблтаад алгуулсан байж магадлалтай байхгүй. Тэгэхээр дээрээ тийм тий. Харах өнцгийн жоохон өөрчлөлт юм болвол өөртөө ч гэсэн стресс намар байхгүй. Тэгээс би өнөөдөр 5 кг хасах гэдэг. Би энэ хоолыг идэж болохгүй, энийг л идэх ёстой. Би очиад зааланд хөдөлгөөн хийх ёстой гэж өөртөө тушаалгачаад их хүнд даалгавар биелүүлээ яваад байгаа юм шиг болоод тэг болчиход байгаа шүү дээ. Тэгээ манайхан ч хажууд нь бол ингээ сайхан фитнесийн зураг тавиад тэнд нэг очирж байгаа хэдэн. Хажууд нь бол одоо нөгөө хурдан тураах бэлтгэл гэвэл тэн дээр нь очирж байгаа хүн хоёр ялгаа хурдан гарна тий. Их өндөр байгаа харьцаг гарна тий. Их л нөгөө нэг зүгээр энийг уугаалт урчи. Тэгээ уугаал энийг ингээд хөвцөө гаргалчи бие чадахгүйгээр турчих. Тийм юм бүр амар их үүдэн шүү. Үнэхээр ингээд бүр яаж ийм юм амнаас нь гарч чаддаг байна гэж бодтол ингээд өөр гарч дутсан дээр ингээд харж сууж ярьдаг тий. Би энийг уугаал ингэсэн би энэ аппаратанд ороод ингэсэн. Тийм. Би энэ аппаратанд орсон чинь шууд ороо гарсан 4 кг бассан. Одоо тооёроос хоёулгаас энийг одоо бас үзэгчтэй сая хилээсэй ч одоо би энийг ингээд уусан чинь миний 3 кг ч байх болсон. Тийм тий. Тийм юмд итгээд тийм юмд цагаа зарцуулж байгаа хайраа санагдав. Би зүгээр гоё хоолоос илүү зааланд очих л та. Тийм. Давхар бас нэг гоё ач тус нь бол фитнесээр хичээснээр бас нэг эрүүл мэндийн боловсрал ахиж явах байгаа. Мэдээж бол хоол бол бас ойлгомжтой тийм. Эрүүл мэндийн боловсрал байгаа шүү дээ. Энэ дээр чи одоо тий нэг эрдэсийн мэдлэг байх нь байна.
За тэгээ дээрэс нь одоо тэр юу гэдгийг бас нэг анатоми мэдлэгтэй болох байлгүй тийм. Яг үнэ. Тийм шүү дээ. Энэ булчин яах хэрэгтэй. Одоо зарим булчнаач ойлгохгүй явж байгаа шүү дээ тий. Энэ булчин яг ямар ч хэрэгтэй ер нь яадаг чи ингээд өсвөчүүл ер нь хэр явж байна. Маш их байгаа. Одоо эмэгтэй манайх тамирчид жигтэй манайх ер нь эмэгтэй хүн ихтэй, эрэгтэй хүн ихтэй. Би нэг харин ах нар л жоохон өөрсөндөө цаг баг зарцуулаад байгаа шээ. Тэгээ би зүгээр ах нар бол яалтчих бас тэгэл нэг амьдралдаа би нохлуулаад явж ийн гээл явж идэг байх л гэж бодоод байгаа. Тэрний оронд зурагт өдөртөд нэг 2 цаг суудаг, уцаад өрөөд нэг 2 цаг суудаг цагаа гой зааланд орж ирээд энэ өөр гой залуучуудтай өөр амьсгалтай ярьж хөөрөөд ингээд өнгөрүүлчихэд тэгээ гэртээ сайхан орол өөрсөнд нөгөө хэрэгтэй. Тэгэхээр манай ах нар болохоор яг амьдралынхаа төлөө их хичээж байгаа учраас бас өөртөө зарцуулах цаг жоохон багтаа байгаа тавсан. Асуухаас их байдаг шүү дээ. Тий, их байдаг. Оо, янз одоо өстэй. Эхнэр бол яаж хийж байгаа л оролдоод зааланд орж ирээд байдаг. Өөрөөхөө л хичээд байдаг хэцүү. 40 нэмэх 50 нэмэхүүд их орж ирнэ. Ирчүүл байхгүй. Яг тэр нас. 40 нэмэх 50 нэмэх ах нар бол хавар зөөгөн шүү дээ заал. Улаан намд орсон юм шиг цөөхөн. Би зүгээр тэгэл ах нарт өөртөө зарцуулах цаг бага байна уу гэсэн юм. Өөрсдөө цаг зарцуулах. Өөрсдөөс нь асуухаар бид нар чинь бол хариулт нь ойлгомжтой шүү дээ. Зам байхгүй. Чинь бөө үрзэлтэй одоо энэ ч хаагуур нь явах юм гээл одоо тэгэл ярихаар ч бас хэцүү шүү дээ. Мэдээж танд бол одоо энэ өвчнөө даван тулах гээл одоо сая бас нөгөө гэр бүлийн үнэтэйгээ тооцоо гарлаа гэж чинь. Эдийн засгийн үед бол одоо хэцүү юм болсон биз дээ. Тэгсэн гэрнэл таа ч одоо өөртөө зарцуулаад ингээд одоо надад ч бол одоо гэрт байгаа хүн чинь юу вэ цаг зам байгаа шүү дээ. Тэгэхээр би энд л явахгүй бол тэнд аль хэдийн зургатаа үзэл уцаа авах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр чинь тэгж уцаа авахд тэг хүзүү хамгийн одоо нөгөө хувийн шар усаа цуглуулж ирсэнд орвол энд ирж тараад ирсэн дээ шүү дээ. Тийм шүү дээ тий. Тэгээ одоо энэ чинь одоо хамгийн зөв зөвтэй өнгөрөх өдөр өнгөрөх одоо миний 2 дахь гэр болж байгаа. Өдөр өнгөрөх цаг өнгөрөх одоо булчингаа ажиллуулах орон зай бол энд л байгаа тийм. Хамт олон гэж бас нэг гоё юм байна тийм. Олон тэр. Хүрээлэлээ дэлж байна гэдэг чи одоо тийм. Тэгээ би юунээсээ хараад одоо манай хамтрагч байхгүй одоо сая алтан медаль авдаг чи. Тэгээ чи хоёулаа таягтаа орж ирсэн гэхээр эн чинь надаас төрүүлээд элчүүдийн хийх дасгалыг төрүүлээ хийгээд байгаа болохоор. Тийм биш үү. Одоо энэ амир хийгээд байгаа болохоор одоо би чинь одоо шахалт махалт бол хүнд чингээр үзэж шүү дээ. Улсын аврал болсон юм даа. Тэгээд тоогч нэрэл зү энүүгээр энд чи юм харагдах, тэнд чи харагдах. Хорд гүцгээ өгсөн байх гэдэг шиг. Одоо яг энэ манай баянагч нөгөө 20 см хөлөө хол тавьчаад арийнхаа хөлийг өөрөө татж авчиж чаддгүй байсан хүн гээд төсөөлөхөд хиний санаад багтахаар. Тийм шүү дээ. Одоо бүр хайж явж байгаа юм алхаж байгаа. Тийм байна. Одоо бол би энэ хайчин суултыг хийж чадахгүй шүү дээ. Яг тухайн үед бол баяна ингэж хийж чадахгүй л байсан баг. Өөргөө төлөө хичээх хэрэгтэй. Тий. Тэгэхээр чи хүн ингэж өөрчлөлт. Тэгээ нөгөө боломж нь өөртөө боломж нээчихэж байгаа шүү дээ. Тийм баянагч тэр зааланд орж ирээгүй. Гэртээ хөвтөжсэн бол өнөөдөр яг ямар байдалтай байж байгаа вэ? Нөгөө өвчнөө яриад имлэг хэсэл ингээд байж байгаа шүү дээ. Тэр сонголт хийсэн байна. Тэр сонголт нь өнөөдөр нэг хаалга хаагтахаар нэг хаалга нэгдэг гэдэг шиг улсын авраг болгоцсон байна шүү дээ. Ер нь дахиад энэ фитнес их гоё юу гэдэг юм бэ? Их овор хасдаг юм байна гэж бас ойлгоод байна. Тийм. Одоо нэг ийм байхгүй болохоор чи яах юм? Та чи ер нь нийт дээр хэдэн жил хэдэн жин ер нь баяртай болгоч юу? Би нэг хэсэг бол нөгөө оргил үедээ 90 кг хүрчихсэн шүү дээ. Гутлаа үдэж чадахгүй эхнэрээрээ үдвэлдэг байлаа. Тэр үедээ л нөгөө сахар гэдэг юмыг олж ирсэн юм шиг. Зөв хэдэгтэй. Жирэмсэн болсон юм шиг байгаа юм. Тэгээд ноднын улсын аврагд орохоос өмнө 78 байсан тийм үү? 78 байж 58-т орсон. 20 болсон. 20 болсон байна тийм. Одоо ч та бүр энэ жил бол 59-т орж байгаа. 59-т орж байна. Тий. Бас 68-аас хасаад. Гидс мэдс одоо бүр ингээд чангараад янз бүр болцсон уу? Байхгүй одоо тэгэл сая багшид хэлээ сууж байгаа. Багшаа гидсний улчин байхгүй болчихлоо. Таны чинь сул арьсан мэрс бас хаа очиж ингээд янз бүр байсан шүү дээ. Ингэрцээ. Тийм байна тий. Түүнээс чи гинт хасчвал ингээд ийм болно шүү дээ. Бас тэр том үзэж шүү дээ. Яг мэрсэр юм жижиг сэжиг байг. Нэгэрсэн учраас. Тийм ээ. Үнэхээр нэр бас гоё. Өнөөдрийн амралтын өдрийг одоо үзээд бид бүхний хөтөлбөрийг үзэж байгаа хүмүүс бол олон хүмүүс гоё мөтөөс авч байгаа бол тэнд очиж юм байна гэж хэлж байсан. Тэр одоо хүн тэгж ярьж байна. Тэнд хүн тэгж ярьж байна. Тэнд чи нэг одоо гэрийнхээ ойр фитнесийг бас нэг судлаад үзье, юугаад үзье. Хаалган тал орчвол хэрэгтэй болж таарат тийш тий.
Ер нь одоо хүмүүс ч нөгөө фитнесээр ингээд одоо сайхан хичээлэл одоо ингээ яваад байна. Амжилт гарах зүйлүүд нь бол мэдээж өөрийнх нь сэтгэл зүгээс ингээл бас зорилго нь их нэрээ чухал үт юм шиг байна. Өөртөө зорилго тавих. Өөрөөс л хамгийн шалтгаалж байгаа. Ерөөсөө тийм тэнд байгаа багшаас юм шалтгаалаад байгаа биш. Тийм байна. Яг өөрөөсөө шалтгаалаад байгаа. Өөрөө зорилгоо тавьдсан хүнд чинь угаасаа нөгөө багш нь гараад ирж байгаа шүү дээ. Тийм тийм. Тийм болохоор одоо нөгөө тэр нэг түрүүний хэлсэн шүү дээ фитнес заал голох ялах багш нар голж ялгаж явна гэхээс илүүтэй өөрөө магадгүй тэр яг гэрээ чинь доотлолтой байж байгаа нэг фитнес дотор байж байгаа багш дотор эхний ээлжинд өөрийгөө нотолж харууллаа та. Тийм тийм нэрээ. Би хий юм бэ. Тийм. Өөрийгөө эхлээ нотолж харуулчаад дараа нь нөгөө багштайгаа ярилцаад дараагийн шатандаа явна үхээс тэнд байж байгаа багш чинь тийм заалан дотор байж байгаа 100 хүнтэй 100 хүнийг 100 гуулангийн шал өөр хөвлөөр төвшин тавьчихна гэдэг чинь тэр багшийн хувьд маш хүнд ажил. Тийм шүү дээ. Тийм тийм. Тэрний орд тэр 100 хүнээс чинь 5 хүн өөрийгөө нотолж харуулад шүү дээ. Тэр харуулад байгаа 5 хүн чинь угаасаа илүү хичээгээд шүү дээ. Илүү хичээж байна. Амжилт гарч байна. Тийм. Эрдэс ирж байна. Бас юм биш. Ер нь фитнесийг яадаг нөгөө цагийн бүсчлэр үзүүл өглөө өдөр орой аль нь үүдэнтэй. Хамаагүй. Өөрт олцсон цагаал ашиг. Шууд ерөөсөө хамаа. Тэр юм цагийн манайхан чи ингэдэж штэ нөгөө удирлаар нь төлгөөр заа ингээд нөгөө 5 цаасаа бодоо заа энэ удирлаар нь тэр арай юмд юм байна. Энэ ихтэй Монголын фитнес ер нь тийм их байгаа. Тэгэхэд бол яг над бас өөрт болж байсан юм л да. Удирлаар нь 3 сараар авч хийчихэж байгаа. Тэнгүүд нөгөө чинь би дотроо ингэж бодоод байгаа. Миний цаг хугацаа болоогүй юм чи би гээд боддгийм байл л ер нь хаашлаа тэлцээ. Тэр ер нь аль нь зүгээр байдаг ер нь сараар нь бараг өгчгөөд зүгээр байдаг юм болоо. Үгүй тэр төлбөр төлөх чинь бол хамаагүй заяа. Чи магадгүй сар болгон жим 200 сая төгрөг төлжсэнээс чи 3 сард нь уул нь бол тий хамаагүй хямдралтай 20% 30% хямдралтай төлөлт хийгдэж байгаа шүү дээ. 3 сард төлөхөд чи чиний эдийн засаг тэр нь хэмнэлттэй шүү дээ. Тий. Чи өөрөө тэр хугацаагаа бүтэн ашиглах хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ тий. Ерөөсөө л дэрүүгээр үлсэх хэрэгтэй байх. Түүнээс чи би 1 сар хийсэн юм чинь би 3 сар хийсэн юм чинь би тайвшраад байгаа гэсэн. Тиймэрхүү юу бас их ажиглагддаг юм байна. Мөнгө төлснөөрөө явчихж байгаа хэрэг биш байхгүй юу? Би мөнгө төлсөн юм чинь за би фитнест явцгаа бүртгүүлсэн. Санаа нь бол 3 сар бүртгүүлсэн учраас миний хугацаа дуусах болоогүй юм чинь байж байгаа юм гэж амраад байна гэдэг байгаа байхгүй. 1 сараар хийчих юм бол ганцхан сар болоод дуусчих тэгээд яарна гэж ойлгоод байгаа. Дотроо бол төлбөрөө төлсөн алаад байгаа хэрэг. Зүгээр янз юм байгаа. Нөгөө зээл бэлээ хаацдаг гэдэг шиг. Тэгж л одоо бараг л үзэх гээд байна шүү дээ. За өнөөдрийн сайхан одоо авралтын өдрийг бас эрүүл мэндээр гоё чимсэн. Одоо их юм 2 5 2-таа баярлаа. Одоо таныг бол би жүжигчин гэдгээр харах, тамирчин гэдгээр нь бас өнөөдөр онцолж урилаа. Тэгээ дараа жилийн одоо бас Монголын бас сайхан олон одоо дэлхийн мөн одоо Монголын шин чанартай тэмцээнүүдэд орж олон медалийг бас ингэртээ шажигнуулаарай. За баярлалаа. Тэгээ дараа нь бас гоё зодоонтой кинонд тоглоорой та. Тамбурчинтэй болсон те ер нь те тэгэхээр ч бас их гоё юм болоо гэж бас бодож байна. Маяд оны жүжигчний нэг стайлер Ирэмбо. Бас үгүйсэхгүй шүү дээ те одоо тэр зүйлийг даваад гарсан хувьд бол за ингээд бас сүүлийн гоё үгийг бас танд үлдээ гэж бодож байна. Одоо сүүлийн үед сахартай хүмүүс маш их болж байгаа. Хөгшин залуу хамаагүй бүр даяарын юм болоод байгаа шиг. Гамшиг болох гэдэг. Тэгэхээр сахарыг шатаах хамгийн үр дүнтэй арга бол ерөөсөө л булчингаар ажилуулж шатааж л сахарыг арилгах. Тэгэхээр энд бол фитнес хийдэг бол сахартай хүмүүсийн яг орших газар бол мөн. Сахарыг яаж багасгах вэ гэхээр хоол хөдөлгөөн хоёр л байна. Ам руугаа орж байгаа юм аа. За биеэрээ хөдөлж байгаа юм хоёрыг ол сайхан зохицуулах юм бол фитнес заал гэдэг бол хамгийн зөв газар юм аа. Би бол сая надад ч бас тийм байсан. Яг шахуу бэлтгэлийн 3 сарда сахарыг 3 сарын дунджиг үзүүлэхээр 5 гарч байгаа. Тэрнээс өмнө нь бэлтгэлгүй үедээ үзүүлэхээр 3 сарын дунд 9 гараад байгаа байхгүй юу? 8 9. Бараг 3 сарын дунд ч үү те. Тэгэхэд яг бэлтгэлийн үеэр үзүүлэхээр 4 5 сар цагаад дахиад 3 сарын дунджиг үзүүлэхээр 5 гарч байгаа. Ирүүл хүн эмчнэр бол гайхаад та яаж ингэж буулгаад байна. Аахан нэг булчингаа жах ингэж бидстэй байгаа тэгвэл аргагүй. Тэгэхээр энэ хамгийн зөв гаргалгаа нь одоо бол миний хар бол энэ фитнес заалын хөдөлгөөн л байна. Сахарыг бол одоо жишээ нь хэвийн доктортой байх арга бол гэж үзээд. Ёстой нэрээ.
Жинхэнээр үнэн үгийг бас та оновчтой үгийг хэллээ гэж үзэж байна. За өнөөдөр энэ сайхан одоо эрүүл мэндийн яач тусыг харуулсан ихгүй сайхан буланд бол мэдээж эрхэм хоёр одоо зочин маань оролцлоо. За бид бүхний өнөөдрийн ярилцлага хийсэн газар бол мэдээж Sky Fitness байгаа. За хамт байгаараа үзэгчтэй.